За юу яцгаан. За тэгээ миний YouTube суугаалангуудаа 1000 subscriber тоосноо баярыг тохиолдуулан би Шоны бичлэгнээс шал өөр бичлэг хийх хүссэн юм. За тэгээд яг одоо болгонд хөл өрөө тогтооцсон байгаа. Вирустэй энэ цаг үед лонготой зөв гэртээ хоол хийж байгаа бичлэгийг найз зөвхөн марлаатаа зөв хийлээ. За тэгээд бичлэг үзье. Яг тэр хоёрын хоолны орцонд хамгийн чухал нь мэдээж ямар ч яцгөө дахианы мах, цудмаг гэсэн тэр зөв энэ удаа бит хоёр гуйны махыг ашиглаж байгаа. За тэгээд брокколи, чинжүү. За дээрээс манай хоолыг хамгийн гол амь оруулж байгаа зүйл нь дахианы махны спайси болгож байгаа амтлагч байна. За тэгээд мэдээж моцарелла бислэг. За тэгээд миний хамгийн түрүүнд юу гэж байна? Тэгэхээр махаас ахын хуваа. Жижигэлтийн билүү би бодоод байна. За тэгээд дээрээс нь одоо махаа жижигч хуваасныхаа дараагаар нэг цагийн турш амтлаад тэгээд бол амрааж байлгана. За тэгэхээр бас энэ хөө болно бас баг зэрэг цаг орох учраас бид одоо нэг цагийн би ивдэхүү. Би чадна. Okay, you can do this. Мэдээж дахианы махаас айхан жижиглэн. Энэ гэхдээ аюу тийм хэрэг гис хэмжээгүүлэх шиг. За дахианы махаа ингээ хэрчсэн. Сайхан саусан дуртаж байна да. За одоо энэ сайн хатгана. Delicious. Арчвал бүр гоё болох байх та тий. Одоо амтлагын амтсан шиг. Гэтэ нөгөө жоохон тийм хоол сайн хийдэг хүнд бол айгу амархан хоол шилхэн чинь тий. Юм уу яг ханаа маха Орчин ч гэсэндээ айгу цөөхөн. ханаа маха хичтэй амтлаад дардаа ногоо юмэг траад болж болно шүү дээ. Яг дарахад ч жоохон нэг цаг гэж жоохон нэлээд хугацаа л авах юм. Тэрнээс л тусдаараа өстө гоё юм уу? Хара. Йоо наалтаад байна. Ингээд 1 минут хэртэй ингээд байлгах юм билээ. Тэгэхээр нөгөө нэг дотор наага ингээд юунууд нь унаад цэвэрлэгддэг гэсэн үг. Байтер. Дүүэн. Сайн өгч татлаа. Сайн дөнгөс ирсэн. Тэ? Сайн үгүй. Сайн өгч. Тэгэхээр халуусан сойсон брокколи хүйдөөсөн дахин сойно. Нэгснээр бактерийг 100% устгана. За сонгонорцсон. Брокколи болоо чинжүүг ингээд бэлдсэн байжин. Одоо юусэн хайрлан өндөр болгонготой нөгөө маслаар ингээд таслал өгөөлээ. Нэг цаг өнгөрсөн байна. За одоо тэгэхээр ногоонуудаа хуурж, махаа хуурж эхэлнэ. За тэгээд мэдээс ахын маслаар хайрлан ногоос туслаад. Гэртээс маслаар хийсэн та жоохон шаргалтар болчлаа. За сонгоно. Яа, сайхан нэрчтэй. Тэгээд заримдаа пашнуус илүү мас хэрэг юм уу? Тэр нь бас хоолны бичлэгэн дээр нь бол дандаа маслаар юу хайрландаг байгаа тусалж аваад хуурж эхэлсэн. Сайхан тора кофе хүлэн уяд өгч үрэнгээ заахыг хүлэн хугацаа зэргүүд нь халагдах хонго доолсон хүлэн алдсан нөхөд минь судлагдах. За ийм гоё шүүстэй болсон байна. Одоо бүгдээрээ хариулын 5-наас гаргаад тухгав руугаа хийхэд бол тэрэндээ бэлдээ. Зя давцсан дээр сайхан дахиагаад хараач тавлаа. Одоо дээрээс нь брокколи, чинчүү. Уун бол бичлэгнэр болонгууд чансан дэг бас гэдэг чансан дэг байхгүйс бэлж хэмжээ учраас шууд чансан дэг явууч гэж бодож байна. Тэгээд дээрээс нь сүүлийн давхар болгож одоо моцарелла бэлсэлгээ эд бол тараана. За дээрээс нь одоо яг хамгийн сүүлийн давхар буюу яг моцарелла бэлсэлгээ гэдэл тавих хөлдлээ. За тэгээд хараа Челси хэдэн градус вэ? 190 градус байсан. 190 градус. Температураас юу гэдэг 12-оос 15 минут тавих юм байлаа. Окей. За бэлсэлгээ дарааж эхэлцэх гэж байна. Дэлгүүр дүүгээс савлан моцарелла бас бэлэн байд юм билээ дөө. Авах дөө.
Чи тарааж уу? За саняасаа дукува салаацсан байгаа. За. энэ чигээр энэ чигээр орно шүү дээ. Тий, энэ чигээрээ. Тэр одоо энэ дээдлийн нэг юу аа цэнийх нь нэг унжаад хоёр тутмын хич. Боломжтой. Наадхаа нэг унжаад хоёр тутмын. Наач. Ее. Саш нэлээд хэлсэн. Зөв баса. Цаг боллоо. За тэгээд хоолойноос нь харцгаая. Ее. Вау, тэнд бүр гоё үнэртэж байна. Жи окей. Чи дахиад өөр жирүүлэх юм авах байсан уу? Гайгүй. Ямар? Оо. Вау, баг зөв гурилгүй пицца шиг харагдаж байна. Вау, үнэн бүр сэлэт ирчтэй. Хойл ихлээр намсаж үзье. Тэгвэл аюу сонирхолтой байна хаа гэж. Би үлээлээ. Оо. Шашгүй хачи. Сэр нь бүр амар үнэрчж байна. За би яг энэ цахаас эхлээд яг амар халуун байгаах те. энэ л алам байна. Хамаагүй төлөв шүү. Йоо, амар гойсон байна. Гэтэ халуун байна.